Ерөнхий ивентрэгч Кофлер блог. Түнш байгууллага Монголын боловсрол компани Movie English англи хэлний сургууль. Дэмжигч байгууллага Yamaha брэнд. За би ер нь бол хар багаасаа дуулах сонирхолтой болохоор өөрийгөө ер нь энэ тэмцээн уралдаанд орсноор хөгжүүлж ихэм сурж байгаа болохоор энэ тэмцээн уралдаанд би зорж байгаамаа. Тэгээд дуулах өөрийнхөө ур чадвараа сайжруулах гэж энэ тэмцээн уралдаанд орж байгаадаа би өөрөө ч их баяртай байна. 636 дугаартай Эрдэнийн Цэрэн лам байна. Энэ Universe Best Song 2016 онд бас л амжилттай ахиулъя гэж ирээд оролцох гэж байна. Сделай глоток крепкого чая, пусть огонек течет, отражение блеснет в глазах, просто молчи. Я уже знаю, что скажешь ты мне, прости за мои земные желания. Рыбкой золотой стану, и боль унесет водой. Сделай мне знак, уплыву, слушать, как поет молодая ночь. Песню без слов, наши сердец, наших слов. Где будешь ты? Тебя и за стеной сокола летним дождем. Спрячешься ты, спрячешь меня рядом с тобой на закате дня. Сдавленный крик птицы над морем, не долетит, упадет белым камешком на волну. Ночи и дни, радости и горе, теплый песок и лед, все разделится поровну. Рыбкой золотой плавать в плену молодой луны. Я не смогу не узнать, по глазам угадать, по сердцу услышать песню без слов, наши сердец, наших слов. Где будешь ты, где буду я, расскажи на закате дня. И за стеной сокола летним дождем. Спрячешься ты, спрячешь меня рядом с тобой на закате дня. Меня рядом с тобой на закате дня. Ой, юм сонслоо. Миний хувьд бол энэ дууг чи өөрийн маягаар дуулж байна. Надад тэр нь их гоё санагдлаа. Сонголт
гоё блюз энэ бол би нөгөө энэ тэмцээний нэг тулах одоо багант зарчмуудын нэг дууны сонголт юм байна. Энэ үзүүлэлтээр бол чи нэмэх авч байгаа. За тэгээд ерөнхийдөө их дээшилж би чамайг мэдэн нодлон тэр орж ирсэн. Дээшилсэн байна. Хоёр дахь нэмэх. За тэгээд харизма гэж тайзан дээр өөрөө бие авч явж байгаа байдал тийм ээ. Гурав дахь нэмэх. За тэгээ ер нь тэгээд ногоондоо Баярлалаа. За тэгээд ерөнхийдөө сайжирсан олигийнхаа санал нэг байна, сайжирсан байна. Үнэхээр нэг л ганц юм хэлмээр байна. Ялангуяа дээд өмнүүдээрээ би чангалд нэг одоо ингээл янз бүрийн нэг поз моз аваад дээд өмнүүдээрээ хөрөхгүй байгаас болоод хамаг би чинь чангалаад байгаа хүмүүс нэг жоохон техник буруу байгаа юм уу? Тэр нэг жоохон би чангалахаар ингээд унчих гээд байгаа юм шиг санагдаад байна. Тэрэн дээр анхаараарай заяа. Тэгээд нэг жоохон дуулалтын техник улам сайжруулах хэрэгтэй. Чамд ажиллаж болохоор бас өвөрмөц сонирхолт нь үнэхээр юм төрж байна. ер нь танирхуу дууч юм биш үү? Надад ч юу аах вэ? Үгүй маягийн хоолой тийм эвдэж болно гоё. Ажиллаж болохоор бас хүмүүст дорхноо ингээд сонсогдож болохоор хоолой сонсогч. Алдаа гаргаач яа вэ? Мэдээ? Дараагийн удаад их гоё дуу сонгоно шүү. Тэгэхдээ хэтэрхий одоо нэг хэвийн дуулаад авах юм бол уйтгартай болно тийм. Дараа нь хүн сонсч чадах юм. Тэгэхээр чи дараагийн тэмцээн дээр орохдоо ихний бадгийн ч юм уу гоё зөөл мэдрэмж төрүүлсэн дуу биш мэдээ. Дээд өгнөч чинь мэдээж сонсно. Одоо чи доод болон их зөөлөн өнгөн дээр яаж дуулах вэ гэдэг чинь би дараагийн тэмцээн дээр хармаар байна. Ойлгоо? За тэнцлээ. За баярлалаа. Сайн байна уу? Сайн байна Тийм ээ. За, ер нь бол тунд ажгүй. Өөрийгөө бас аль болохоор бас өөрчилж байвал сонирхолтой байх талаас бас бодороо. Тэгээд ажгүй. Тэгээд ногооныг тэнцүүлье. За баярлалаа. За амжилттай. За миний үед гэхэд бол яг би урд нь өөрийн сонсож байгаагүй. Энэ бол анх удаа сонсож байгаа тохиолдол. Тэгээд дуулна гэдэг бол ерөөс юу хэлдэг юм бэ? Өнгө урагшаах нь эсхийг хэлдэг штэ тий. Гэтэл өнгөө ерөөс ингээд өөртөө барьчихад ах юм. Ерөөс гадагшаага ингэж наашаага явж өгөхгүй, явуулж өгөхгүй нэг тиймэрхүү алдаа байгаад байна. Тэгэхээр удаан сонсхолоор бол нааша ирэхгүй байгаа өнгөийг би одоо юундаа ингэж их тавьж сонсгоо дэ гэсэн нэг тиймэрхүү юм сонсогдож байна. Би ташуурын хавлааныг асаач яа тэгвэл. За баярлалаа. За амжилт. Хичээх болно. Баярлалаа. За амжилт хүсье.